Хэргийг тодорхойлбол 2012 онд Авдрбаян компани эзэмшлийн 55 реактор талбайг урт нэртэй хуулиар ашиглалт малтмал ашиглахыг хориглосон талбайтай давхцаж байна гэж үзэж эрхийг цуцалжээ. Гэтэл сүүлд 7 сар давалгаа гаргуулахад урт нэртэй хуулийн ашиглахыг хориглосон талбайтай давхцаагүй гэх хариу гарсан. Ингээд газрынхаа эрхийг сэргийлэхээр хөөцөлдөж эхэлсэн ч энэ талбайд Мондулаан Трейд компани ямар ч зөвшөөрөлгүй хөрсийг ухаж эхэлжээ. Миний талбай одоо та нар эндээс хойш битгий яваар гэж болсон. Үнэхээр тийш бол ухаагүй байна лээ. А гэж хэлчихэл одоо нөгөө талд нь авчаа бас ингэж ухаал. Тэгээ одоо ерөөсөө ингээд цагдаач дийлдэггүй, мэргэжлийн шалтгаан дийлдэггүй, эсвэл ховлдаад гэдэг юм уу? Мондулаан Трейд компани өнгөрсөн оны 12 сарын 4-нд хөрсийг ухаж эхэлсэн тусгай зөвшөөрөлгүй талбайд явуулж байгаа хууль бус үйл ажиллагааг газар дээр нь ажлын комисс томилон шалгуулан холбогдох хууль тогтоомжийн дагав 13 сая төгрөгөөр торгосон ч тусыг ис олсон юм а. Газар нь ерөнхийдөө дууссан. Ерөөсөө кемпинг хажуудалд байгаа хөрс уулзаад одоо манайхтай залгаа нэг жоохон газар үлдсэн. А нөхөн сэргээлтэнд ерөөсөө маш их дутуу байгаа. Уул нь одоо ингэж аяглаж явах оронд нөхөн сэргээлтээ хийжсэн бол одоо бас болох юм байна. Тэгээ одоо нэг жоохон газар л одоо ингэж хуулиусаад яриад байдаг. Энийг одоо тэгээд зохицуулдаг газар баатад очихлоо шүү дээ. Энэ асуудлаар заамар сумын засаг дарга Болормаа сум дундын цагдаагийн хилцээний дарга цагдаагийн дэд турандаа ариун болд нарт хандсан ч хууль бус үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж чадаагүй. Сүүлдээ бидний хийх ёстой ажил биш гэдэг хариултыг өгчээ. Орон нутагт энэ мэт хууль бус олборлолтын ажиллагаа явуулж байгааг удуурхай яам төр засаг анхааралтай авахыг Авдрбаян компанийн санууллаа.